Хүн чамтай байхын тулд далаа гаталд сэлээд ирдэг залуу байна гэж байх уу? Аль үшээ усан онгоцонд суугаад холтчихсон хүнийг холоос дуудан уйлахыг чинь сонсоод юунд ч эргэлзэж тэнгэлцэлгүйгээр усан онгоцноосоо бун далаа гатлан сэлээд чам дээр ирдэг хайр байвал яах. Энэ кино маань яг л тийм гайхалтай энгийн хэрний агуу хайрын талаар өгүүлж бидний зүрх сэтгэлийн утсыг хөндөх болно. За ингээд хүсэн хүлээсэн кинонд орцгоё. Уг кино маань цацагцсан даруйда Netflix-ийн үзэлтэд сайшаалаар тэргүүлж байгаа. Бүш олон кино спойлер үзхийг хүсвэл сабаа дараад дэмжээрэй. Амьдрал чамд жүрж өгөх үед цуурлын 1-р анги нь ахмад наснуудын хасрамжийн газар ахмад наснуудад зориулж шүлэг бичих үйл ажиллагаа явагдаж байгаа өнөө үед эхэлж байна. Энд бид 70 настай Эсонтой уулзаж ээжийнхээ тухайд урсаж биднийг өнгөрсөн үе рүү хөтэлдэг. Түүний ээж нь хэвтэрт байгаа хүрээ алдаж дахин гэрэлсэн тогшин хаяно байв. Далайн зүг харахад ээж нь гарч ирэх бөгөөд ээжээ хэмээн дуудах болно. Ингээд зурвасхан зуур хүүхэд насандаа очиноо. Түүний ээж далайд шумбан хисаа олд зарж түүгээрээ амьдардаг бөгөөд манай Эсен маань ээжийг өдөр бүр далайн хэрэг дээр хүлээдэг. Надад цаг гаргасангүй хэмээн гомдлож байхад бусад хисаа төвдөг хүүхнүүд ээжигээ дуудах хэрэг. Энэ хацран улаан хүүг хараач гэж хүүхдүүдийг шавуулахад хөө хөөхн наргагүй зүгээр түлэгтчихсэн гэд байхад гэж хэлэхэд хүүхнүүд зүрхэн түлэгтээд байгаа бахаа гэж цаашлуулав. Эсэн уурлаж хүү дээр очин хүнд цохиулчихсан юм уу? Яагаад үргэлж булаачсан явж байдаг юм гэж загнадаг. Эсэн ер нь нас барсан аваахаа гэр бүлийнхэнтэй хамт амьдардаг. Учир нь тэд ер нь л жоохон чинэлэг. За дээрэс нь тэднийд байх юм бол сурч боловсрох боломжтой. Гэсэн хэдий ч аавынх нь ар гэрийнхэн болох авга ах эмээн түүнд муу ханддаг тул ээжээсээ зөвхөн өөртөө хамт амьдрахыг үргэлж гуйдаг. Эсэн сургууль дээрээ яруу найргийн уралдаанд 2 дугаар байр эзэлснээ ээжтэй хэлв. Гэтэл ээж нь ажил гэр бүлээ тэжээн завгүй явдаг учраас түүний амжилтыг тоодоггүй. Эсэн авга ахыхаа гэрт дурамчхан буцаж ирэхэд хар ажил хийхээр болов. Энэ хооронд ээж нь эцэст нь түүний шүлгийг уншсан бөгөөд Эсэн түүнд ирээдүйд өдөрт 100 вон өгөх амласан тул шаргуу ажиллах шаардлагагүй болно. Тэр муу хисаа гэдэг нэртэй шүлэг бай. Өдөр бүр л хисаа шуурга болсон ч хисаа хэрв тэр хисаа 100 вон үнэтэй бол би мөнгийг нөгөөд ээжийнхээ цаг хугацааг аммаар байна. Чин сэтгэлийн үг сэцтнээ чан сэтгэлийн ханы сэтгэлж орхив. Ээж нь Эсонд хэрхэн хандсанаа уурлаж гэртэн дээр орж тэдэнд элбэг загас өгч Эсонийг удалгүй гэртээ авч явдаг. Эсон маань сургууль дээрээ ангийн даргын саналд ялсан ч гэсэн нөлөө бүхий хүний хүүд шудрах бусаар ангийн даргын алтан тушаалаа өгдөг. Ингээд манай хүн гэртээ ирээд уйлдаг. Бухимдгыг нь харсан ээж нь том ургацын талбай хаглан оронд нь найзынхаа сувдан зүйлтийг ганцхан өдөр зөөхийг гуйдаг. Чи намайг ямар ажилтайг мэдэн дээ. Өөрт нь энэ их ажлыг хийгээд том өхөрний оронд авч байна гэж бодоход л болно гэж найзтай хэлдэг. Ээж нь гадаад төрхөө гоён өөрчлөн сургууль дээр очиж багшид ахвал өгдөг. Ингээд ээж охин хоёр гэрлүүгээ нүүр дүүрэн хөтөлсөн сургуулиас гарах болно. Харих замдаа Эсэн ээжтэй бодоод байсан ангийн дарга болохгүй байсан ч зүгээр юм байна гэж хэлдэг. Харин ээж нь түүнд хандан ээж нь баян биш байж болох ч чи бол чи шүү. Битгий ухраарэ өсөж байвал ав гэж хэлдэг. Ингээд Эсэнтэй ангийн багш нь илүү сайн харьцахад хүргэдэг. Гэртээ буцаж ирээд ээж нь гэрт байсан бүх тамхи хайдаг. Учир нь Эсэн түүнд ирээдүйд сувдан зүйлт авч өгнө гэж амласан тул урт наслахыг хүсдэг. Нөхөр нь харин их нэртэй солонгосчуудын дундаж наслалт 52 гэж мэдээгээр ярьж байна лээ. Гэтэл Эсэний ээж би тэрийг давнаа 70 нас хүрээд бүх жаргалаа эдлэнэ гэж хэлдэг. Ер нь эдгээр үйл явдлууд тийм цаанаа л амьдралын хатуу хөтөө дунд сайхан хамтыг мэдрүүлээд байх шиг. Гэвч ээжийнх нь биеийг нь усан дор олон жил шаргуу хөдөлмөрсний улмаас өвдсөн бөгөөд уушгин цус хурсан байдаг. Эсэн маань ээжигээ далаад шумбуулахыг эсэргүүцээд барахгүй байгаа тул ууртаагаар явж байхад
нөгөө хүн маань хоол барин түүнийг хүлээж байна. Ингээд манай Есүнийг дагаж авсаар аваад талаад ирдэг. Тэгээд уйлж байгаа Есүнд хандан уйлвал өлснө гэд түнд дахин мах өгдөн. Одоо киноны маань бас нэгэн хөөрхөн хэсэг нь тэр хоёр хоолоо хувааж идэх зур Есү маань чи өдөр бүр надад үхрийн мах авчирч өсөн ч би чамтай гэрлэхгүй заа юу гэтэл хүн маань хин гэрлэн гэсэн юм гिचгтэй. Угаасаа ирээдүйд юу болох нь тодорхой байх. Зан. За ингээд 1961 он бөгөөд ээж нь нэгэн орой Есүнийг сэрэн цуг антад хисаагаар хооллон хөгжилтөж суудаг. Есүн зарсан бол 100 вон болох байсан юмсан гэтэл ээж нь чамд өгвөл 1000 вон болно гэж хэлээд амд нь хисаа хийж өгнө. Ингээд жаргалтай байж байтал ээж нь намайг өгвөл энэ гэрээс шууд яваарэ. Аав ах дээрээ очиод ой юу ч болсон эндээс яваарэ. Энэ гэрийн үйлчлэгч болж үлдэх хэрэггүй гэж хэлнэ. Түүнийг өөршгөө хувь тавилангаар амьдруулахыг хүсдэггүй хүний эцсийн үг байв. Тэрийг сонсож би Есүн дөнгөж 10 настай байв. Есүний мөрөөдөл удалгүй нуран унав. Түүний ээж нь дөнгөж 29 наснда нас барт. Есүн ээжийнхээ хүлц сэтгэлээр унсан ч түүний амьдралд чимээгүй атлаа байнгын оршихуйн түүнийг чимээгүйхэн харж хоол авчирдаг хүү Гвансик юм. Хүү дахиад Есүнд хоол авчран уйлвал өлснө уйлж байхдаа идэх. Есүн ээжигээ санан тэр хоёр уйлна. Ээжийг нь нас барсны дараа Есүний хойд эцэг түүнийг үлдэж түүнд туслахыг ятгав. Нэгэн өдөр тэрээр тэдний жижигхэн газрыг анзаарч зарим нэг тусламжаар Гвансик болон бутгийн эмэгтэйчүүдийн тусламжтайгаар үүнийг байцааны ферм болгон хуургадаг. Гвансик Есүнийг дагсаар бүхий л зүйл тусалж дүүнерт нь санаа тавь. Өстө хөөрхөн хүү юм а тий. Хамтдаа ажиллаж байхдаа ч мөн хоол авчирсаар цаг хугацаа урагшилсаар эцэст нь Есү удалгүй гэр орныхаа ажилтныг өдөртөж байхдаа сурч чадахгүйгээ явахаар шийддэг. Гэвч хойд аав нь түүнийг их газар руу Солонгос уран зохиолт сурталчилгаар явуулахаар тохиролцож үлтгийг ятгана. Есүн зах дээр сууж гартаа ном барьсаар байцаа зарж эхэлдэгч бодит байдал дээр нөгөө хүн маань түүний төлөө зарж борлуулнаа. Есүн уран зохиолтой шамтсаар Гвансик болохоор түүний хажууд байсаар л байдаг. Тэр хоёр хамтдаа өссөн томрох бөгөөд хүү охин дүнхэрийн халамжтай. Цаг хугацаа өнгөрөхөд Гвансикийн эмээ ирж Есүнийг удалгүй хөөж тэдний гэрэлтийг зогсоохоор шийд. Ялангуяа энэний хажуугаар хөшин эмэгтэйчүүд ам нэмэн хосууд хэмээн шоолж байдаг. Есүн Гвансиктэй хөтөлцсөн зугацаар л. За ингээд кино маань дуусна. За энэ ангийн таймыг хэрвээ өгөх юм бол хиний ангийн хувьд сэтгэл хөдлөсөн хэрнээ хашуун дэмжих хэрлэг түүхийг өгүүлж байна. Киноны үйл явдлын эхлэлийг сайхан тавьсан гэж бодож байна. Ер нь бол 60-аад оны хөдөөгийн тийм Солонгосын халуун дулаан уур амьсгалын сэтгэл татам байдлыг агуулсан байна. Энэ ингийн ихэнх үйл явдал нь болохоор Есүний амьдралд төвлөрч энгийн байдал бас сэтгэл хөдлөлөөр айгүй их дүүрэн байлаа. Есүний маань ээжтэйгээ харилцаалтаа үнэхээр сэтгэл хөдлөм байсан болохоор ер нь ганцхан ингэж нөлөөс туслуулж байна. Гвансик манаас Есүний амьдрал намгүй боловч тууштай байх нь нэмэлт тийм сэтгэл татан дулаан байдлыг нэмж өглөө. Энэ анги бидэнд хамгийн нандин өрөөд өмнөх үе нөхцөл байдлаас илүү мөрөөдөж зурхилдаг залуу охины хүсэл тэмүүлэлтэд танилцууллаа. За ингээд кино спойлер маань таалагдсан бол
биднийг дэмжээрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.